7 өдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай уурайтаагаар та сайн нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 21-ний даваа гарагийн та сайн нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагч Ганболдын ангараг нар арилж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Номин Unity банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уурайтаагаар за мөн мини салями Украин махан жеркэгээрээ Hello брэнд хамтран арилж байна. Баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв би хүүхдийнхээ боловсролд анхаардаг гэдэг сэдвээр ярилцсан. Тэгэхээр хүмүүс хүүхдийнхээ боловсролыг угаасаа анхаарах ёстой. Угаасаа энэ ч бол эцэг эхний үүрэг тийм ээ. Та хүүхдээ өсгөж даруулахгүй одоо орон байраар дулаан орон байраар хангаж явах ёстой. Тэгээд дээрээс нь сурч боловсруулах ёстой. Тэгээд одоо нөгөө нэг зөрчдөг эрхүүд эдэг штэ тэ одоо нөгөө хүүхдийг одоо нөгөө эдийн засгийн хувьд тэгээ бие махбодын хувьд одоо өөр юу гэдэг нөгөө үл хайхрах гэж ярьдаг штэ тэ. Эдгээр зүйлсээс ангид байх ёстой. Харин үүрэг дотор нь бол хүүхдээ бол сурч боловсруулах ёстой гэсэн тийм үүргийг хүлээдэг угаасаа эцэг эхчүүд. Тэгэхээр та өөрийгөө одоо хэрхэн яаж хүүхдийнхээ боловсролд анхаарч байгаа тухай ярилцах нь байна. Тэгээд та ер нь хүүхдийнхээ боловсролд хэрэг анхаардیں۔ Тэгээд хэрхэн яаж хүүхдийнхээ боловсролд анхаардаг вэ гэхээр одоо дуулан дамжаанд явуулаад байд юм уу? Эсвэл өндөр төлбөртэй сургуульд явуулд юм уу? Эсвэл гэрийн багш авдаг юм уу? Тэ эсвэл зүгээр л ингээд улсын сургуульд нь сургаал даалгавар хичээл номыг хийлгээл явдаг юм уу? Та боломж болдвол хүүхдтэй ер нь ямар боловсрол нэмж болохыг хүсдэг вэ? Энэ тал дээр бол зүгээр бид нар өнөөдөр академик боловсролын талаар ярьж байгаа штэ тийм ээ. Тэгэхээр боловсролтон зориулж сар дундчаар хэдэн төгрөг зарцуулдаг вэ гэдэг юм талаар ярилцах нь байна. За миний хувьд бол би мэдгүй одоо хуучин цаг үзэлтэй хүн байж магадгүй. Гэхдээ би өөрөө ч гэсэн улсын сургуулаар явбал өсөж торнол өдий зэрэгт хүрсэн болохоор хоёр хүүхдээ ч гэсэн улсын сургуулаар сурахыг бол зорьсон. За тэгээ тэр ч утгаараач маш сайн багшд харин сургууль нь одоо ямар байхаас илүүтэйгээр багш нь маш сайн байх хэрэгтэй гэж боддог. Тэгээд охиноо бол би ч юм бүр одоо 3 сараас багшийн ингээд нөгөө хойноос нь хөөцөлдөж ард урд нь орж явж байгаа. Танай ангид л хүүхдэд төгсмөр 5 дугаар анги төгсөж байгаа багшийг л судалсан гэсэн үг шүү дээ. Тэгээд 1-р ангид нь оруулж илаа. Ер нь бол сайн багшд өгснөөрөө хүүхдийн суурь сайн тавигддаг гэж боддог. Тэгээд нэгэнт суурин сайн тавигдсан хүүхд бол цаашаа ингээд биеэ даах чадвартай болоод ядаж тэр багш чинь хүүхдийг зөв суулгаад сургаж байгаа. За тэгээд сууж сурна гэдэг бол бага ангийн хүүхдэд маш чухал. За тэгээд сууж сурснараа анхаарал нь төвлөрдөг. Тэгэнгүүтээ ингээд хүүхд бие дагаад цаашаага гэрийн даалгавраа хизээ хаана яаж хийх өөртөл мэддэг болдог ч гэдэм. Ингээд дундаа ингээд орохоор алцахгүй байд юм болов гэж зүгээр би боддог. Тэгээд хүүгээ болохоор надаас нэг шалтгааллахгүйгээр хувийн сургуульд өгсөн. Тэгээд 4-р анги хүртэл нь явуулаад анх 13 анги хүүхэдтэй ангид байж агаад 8 хүүхэдтэй болоход 8 хүүхэдтэй анги мөртлөө нэг л тийм биш байгаад байгааг би одоо мэдэрж байгаа штэ тэр чинь бас. Тэгээд багштай нь очиод уулзахад би одоо ингээд хүүхдүүдээ суулгаж сургаж байгаа. Тэгээ би таачтай юу яриад байгаа юм бэ? Улсын сургуульд ингээд 45 хүүхдээ багш ганцаараа ажиллаж байхдаа ингээд 8 хүүхдээ ажиллаж чадахгүй байна гэд. Тэгээ хүүхдээ улсын сургууль руу оруулаад тэгээд нөгөө төвшин доктор шалгалт өгүүлэхэд бүр манай хүүхэд бараг одоо 4-р ангид 4-р ангиас 5-р ангид орж байгаа мөртлөө 2-р ангийн хүүхдийн хэмжээнд одоо математик төр дээрээ ч гэсэн тийм байсан. Тэгээд дахиад тэрийг нөгөө нөхөж одоо хоцрогдлын найрлагын тулд бас нэмэлтээр ингээд хувийн одоо курс дамжаан ингээд сургаж исэн гэх мэтчлэнээд муу багшаас болоод хүүхэд маш их хохирдог. Тийм учраас зүгээр энэ миний л бодол шүү. Одоо яг надтай адилхан ингээд бүгдээр үзэл бодлоо хуваалцах байгаа шүү дээ. Тэгээд одоо улсын сургуульд манай охин улсын сургуулаа төгссөн. Тэгээ муусын одоо сэтгүүлчийн ангид орчлоо. Хүмүүс ч гэсэн улсын сургууль сурч байгаа. Тэгэхээр сайн багш суурийг сайн тавьж өгөх. Тэгээд улсын сургуульд явуулах бол миний хувьд бол зөв юм болов уу гэж би боддог. За тэгээд ийм байна. Тэгээд манай шууд эфириутаас 77 38 83 утас маань нэгдлээ хэрвээ гадаадаас олгохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Тэгээд утсаар ярих дүрм соёлыг сануулчих. Хэрвээ та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөний төр зогсоогоод утсаар яриарай. За яг тэгэхээр та хөдөлгөөнд оролцож явахдаа утсаар ярьж явж болохгүй шүү дээ. Яг гэвэл энэ угаасаа замын цагтаагийн дүрмэндээ ч гэсэн хориотой. Тэгэхээр ийм тохиолдолд замын хөдөлгөөнд оролцож явахдаа манайхан нэг бол чихвчээр ярьдаг, эсвэл утсаа блютудээр нь одоо холбогдсон байдаг, эсвэл спикер дээр нь тавьж ярьдаг. За эдгээр тохиолдлуудад таны яриа царгиж эсвэл бүдгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ салгаад утсаар ярих учраас та одоо хөдөлгөөний төр зогсоогоод машина одоо замын хажуу руу төр одоо
зам чөлөөлж зогсож байгаа тийм ээ. Яриарай л гэдэг. За тэгээ мөн радиогоо унтрааж уцаар яриха мартуу. За ингээд эхний сонсогч 95 10 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 95 10. Эмжил радио байна уу? байна. Сайн байна уу? Та сайн нэвтрүүл холбогдлоо. За сэдвээ сонсон нөхөө. Байна. За. За. Хүүхдийн боловсролын талаар ярьж байгаа гоё сэдв байна гэж хаалгадчихъя. За таныг сонсож байна. За би одоо ерөнхийдөө 4 хүүхэдтэй. Би одоо том маань 9-р анги. Тэгээд бага боловсролыг бол усын сургууль эзэмшээд өргөжлүүлээд хувийн сургууль төгсөн. Тэгээ одоо тэгээд яг анзаарж байгаа зүйл гэвэл яг ихэнх хувийн сургуулиуд маань хэлний мэдлэг нэлээд ахиу байгаад идэм байна. Тэгэхээр одоо яг сорсон чинь бас нэг хэлний хатрагтал гэдэг асуудал маань гүйцэтгэхгүй л хэмжээнд татсан байгаад байгаа байхгүй юу? Улсын сургуулиас хувийн сургуульд очихоор Тийм, ер нь тиймэрхүү бэрхшээл байдгийн байна. Тэг чи одоо 2 дахь хүүхдээ яг хувийн сургуулиар явуулаад эхэлсэн. Яг хэлний мэдлэгийн үед ер нь хацсангуу нэлээд нягтмал мэдлэгээч тэр яриагаач тэр дайггүй гэд тэгээд яг миний хувьд бол яг хувийн сургууль хэрэг боломжтой бол сургуулиас илүү зүгээр юм болоо гэд. Гэхдээ мэдээж сургуулаа зөв сонгоно гэдэг асуудал маш чухал юм байна. Тэгээд яг хүмүүс гэж хэлэхэд Кембриж гэдэг хөтөлбөр манаас нэлээд давхар өөр өгөөчтэй юм болоо гэж хэлмээр байдаг. Нэлээд одоо хөрсний бордоо хэрхэн яаж боловсруулах талаар гэдэг ч юм уу те 1-2 ангийн хүүхдэд ордог жишээний нэлээд нэм шинжлэх ухаан талаасаа айгүй мэдлэг олгосон хичээлүүд бас ордог. Тэгэхээр төлбөр боломжийн өөрсдийнхөө даах ачааллын хэмжээнд боломжийн Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд бол надад илүү зүгээр юм болов гэсэн туршлага байна. Зөв. За. За ойлголоо. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайн өнгөрүүлээрэй. За баярлалаа. За сууд ундрах маань арабаас утсан байна. 2 охин оюутан болоод хамаг цайлан уурсж байна. Хүү одоо 10 дугаар анги бас хичээлийн дараа тьюторто гинэ энэ юу гэсэн үг юм болоо. За хэцүү байна гэсэн байна. За би бол тэгээд мэрэгжил сонголт ч гэдэг юм уу те ихтэй сургуульд орохтонд бол ерөөсөө нөлөөлөхгүй гэж боддог. Яагаад гэвэл тэр хүүхэд миний хүүхэд надаас төрсөн ч гэсэн одоо ингээд нас биенд хүрээд өөрийн гэсэн амьдралтай хувийн одоо хувь хүн бие хүн болж цаашаа хөгжөөд явах учраас би одоо юу гэдэг миний охин одоо ингээд зах зээлийн нийгэм яасан ийм мэрэгжил эрэлт хэрэгцээтэй байна. Миний хөө одоо чи яг л инженер болох хүн байна гэж нөлөөлье гэж ерөөсөө боддгоо. Тэр хүүхэд маань өөрөө юу хүсэж мөрөөдөж ямар мэрэгчлээ болно. Тэрүүгээрээ л тэгээд өөрөө сургуулаа сонгоод ингээд орох боломж бололцоог нь хангаж өгöd. За миний хувьд бол угаасаа эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгээд одоо сургуулийн төлбөрийг оюутны сургуулийн төлбөрийг төлж өгнө л гэж боддог. За энэ бол одоо миний хувьд хүүхдийнхээ одоо оюуны хүүхдтэй ээж байгаа оюуны хөрөнгө оруулалт юм да. Тэгж л боддог доо. За манай шууд фириудаас 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За өнөөдөр бид хүн хүүхдийнхээ боловсролдолд анхаарч байна гэдэг сэдвээр ярилцж байна. За тэгээд нөгөө мэдээж хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой байгаа те саяны бүсгүй бол за хувийн сургууль нь дээр юм шиг санагцсан гэдэг мэдээж өөрийнхөө бас төлж чадах хэмжээний төлбөр мөнгөнд бас хүүхд сургуулаа зөв сонгох нь чухлаа гэдгийг бас онцолж байгаа шүү гэн. За дараагийн сонсогч 99.8 дугаартай сонсогчтой холбогдлоо 99.8. Эмжил радио Байна. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За таныг сонсож байна. За таныг сонсож байна. Би болохоор улсын сургуульд хүний хүүхдэд улсын сургууль сураад хад яагаад болтгүй миний хүүхд гэсэн улсын сургууль сурах. Одоо яг гэрээ хажуудлын сургуульд өгчихсэн. Ороод тэгээ. Тэгээд улсын сургуулийн яг нэг багшийн хүрэлцээнээс болоод одоо 48 хүүхэдтэй байгаа. Тэгээд тэр хүн сургуульч одоо 48 хүнд нэг багш өгчөөр яаж шүүрхэн өмнөөр хүрч цаашд багш байгаа. Манай охин ярьж байгаа би тавтай. Хамгийн хойно авч ажиллах гэсэн. Тэгээд юу ч сурдгуу. Тэгээд манай яг миний үеийн нэг охин яг манай охинтой чицүү. Тэгээд тэр хоёр хамт хаяа тоглодог байсан. Нөгөөт нь улсын сургууль, манай охин улсын сургууль, тэдний хүүхдээр хувийн сургууль сурдаг байхгүй. Тэгээд ялгаа нь аягүй гарч ирсэн. За. Ерөөсөө ингээд хувийн сургуулийн хүүхэд манай гэрт хүүхдтэйгээ тоглож байхдаа ачаал суучаад тэгэхээр манай хүүхэд ерөөсөө байдгүй. Би гэл
Авштэй авгийн уншилтаа гингүүд хортож ирээсээ мэдгүй. Тэгээд иймэрхүү байдлаар байгаа. Тэгээд за яг уу улсын сургуулиугаас хоцрогдолтой жоохон явж байгаа нь сүүл рүү шатдаг гэсэн гээ тоосонгүй. Тэгээд эхний семестр өнгөрөөд ирсэн чинь нөгөө нэг хоёр өчн дахиад тоглож байхад ингээ хайцуулсан чинь манай хот ээж гэж арай ч өдөө уншиж хахад нөгөө хот бүр ингээ тачганд л уншчихлээ. Хоёросоо. Би ном аваа, носор ном харлаа, асраа өмнөөс авсар гэж шууд уншаад яваад. Би тэгээд за энэ өстө яг болохоо байлаа гэж бодоод эхний семестрээс нь хувийн сургууль руу шилжүүлэх гэж оролдож байгаа байхгүй. Тэгэхээр тэгсэн чинь хувийн сургууль авахгүй, ерөөсөө юм хоцрогдолтой хөлт авахгүй арай тэнд хоцорсон байна гэд. Тэгэхээр ингээд яхаарахгүй багшийн хүрэлцээ хүрхгүй багш сайн муу багш биш ерөөсөө. Яг ингээд байдаг л багтаа. Гэхдээ хүрэлцээ гэдэг юм нь айгүй хэцүү санагдсан. Нөгөө хувийн сурч 25 хүүхэдтэй өсрөөл. Тэг хамгийн дээдлээ максимум 25 гэж байгаа. Тэгэхээр энэ нөгөө хүүхэд ингээд сайн сурна, муу сурна гэдэг юм биш зөвхөн эцэг эхчүүд бас яг ингээ анхаарах хэрэгтэй юм шиг байгаа. За энэ үнэхээр болохгүй байвал тэг үнэхээр ийм олон хүүхдүүдтэй сурахгүй байвал сургуулийн солих ч юм уу нэг тийм арга хэмжээ авангуут. Одоо манай хүүхд Kings Kids гэж сургууль сурдаг. 7 дугаар анги амар сайн. Би даадаг чадамжтай болсон. Өөртний нөгөө нэгдүгээр ангитай бүтээч чинь за нөгөө ээж аав нарын хэлгээр нөгөө хайд их болол содгойлоо шүү дээ. Тэгээд задлаа зүгээр үйлэлцэл уншаач ээжий гэж нөгөөтг нь нүднээсээ батган нөлмсөн гаагаад би загинсандаа сүлт нь гівшээ. За нэг тиймэрхүү байдлаар л явжсэн да. Тэгэхээр улсын сургуулийг болохоор би муулаад байгаа юм шиг зөвхөн хүрэлцээ айгүй муул байна даа л гэж бодоод байдیں۔ Зөв. Энэ тал руу уг нь боловсролын яам ч юм уу тий ингээд анхаарлаа хандуулбал манай уг нь улсын сургуулиуд л тийм муу сургуулиудаас гайгүй л гэж боддог. Би ч өөрөө улсын сургууль өгсөн юм чи тий. Гэтэ яг одоо ингээд эргээд бодохоор манай бидний үед ингээд очилвол манай багш маш яг жоохон муу зүй сурдаг хүүхдийг одоо гайгүй сурлагатай хүүхдэд даалгаад өгдөг ч гэдэм үү, групп бүр хичээлүүлэх ч гэдэм үү. Эсвэл одоо ингээд нөгөө бүр өөрөө гэрлүүг аваад явчихдаг байсан шүү дээ. Тэгэж мэгээд бодохоор тэр үеийн багш нар айгүй сэтгэлтэй л байж л дээ. Одоо манай охин бол яг тийм төрлийн багшийн хамгийн сүүлийн шав болж төгссөн юм байна. Тэгэд одоо тэгээд мэдгүй одоо тэгэнгүүт залууч багш нартай болцсон байх. Тэгээд мэдгүй тэгээд одоо яг одоо багшийн уур чадвар нь ямар байгаа, хүүхдийн төлөө гарч байгаа сэтгэл нь ямар байгаа сайн мэдгүй л байна. Яг үнийг хэлэхэд тийм тий. Бас нэг ингэжсэн юм аа. Нөгөө намайг ингээд жоохон байхад ингээд багш нар чинь ингээд нөгөө сурахын төлөө загнаал зохиол тэг ганц хоёр зохиол махур бол бид нар бол дагаал үлддэг л байсан шүү дээ. Одоо ингээд хэрвээ багш нар хүүхдэд гар хүрэх юм бол бөө асуудал үүсдэг учраас тэгээ нөгөө ингээд энэ төр хүүхдийг ингээд зулгаагаал ингээ чи гэж цагнаад байхаар эргээ өөрөө асуудалд орчихно гээл нэг тийхгүй аа магтчихгүй. Би бол энэ талаас нь хардаг байхгүй юу. Би тэгээ тэгдэг гэсэн. Ер нь одоо хувийн сургуулийн багш нар гэсэн хэлжтэй. Хамаагүй надад цохол зох. Би тантай хэрэглэхгүй гэдэг. Хамаагүй те сурахын төлөө ингээд хүн ингээд ганц хоёр зохиход яах вэ? Тэр багш бүр толгойн цоортлон зохиол, ясын хугалтлан зохичин гэж байхгүй шүү дээ. Тийм ээ. Нэг ганц хөхрөөл юм сүртэй. Тэр тэрнгүүл бид нар чинь тэгэл энэс илүү амьдралын хугацааг ингээд ирээдүйд үүрэл явна шүү дээ. Хүн болгоно гэсэн тийм. Тийм болохоор би багшаа тийгэл хамаагүй сурагчл аваад манай хүүхдийг сайн сургаад гэдэг байхгүй. Тэгээд хэд их бас нөгөө нэг сургуулийн нөгөө нэг юу л ингээд чи сайн сурах хэрэгтэй гэх ингээ хүүхдээ ингээд хахаар үнэхээр нөгөө даван төвстэй мөлий. Би чи нөгөө нэг яг хоцрогдолтой болоод ирэхээр чи сайн сурах хэрэгтэй гэл ингээд үзээд ирсэн чинь тэр хүүхд нөгөө нэг сэтгэлийн юм ингээд дарамт төгчдөг юм байл л дээ. Тэрөө бас айгуу сайн ойлгосон. Тийм учраас тиймэрхүү юм хийхгүй байвал уг нь зүгээр юм лээ. Сайхан ярилц гэдэг чинь өстой хүн үү гэлээ. Яамаар хайр. Яах вэ хоёлаа. За ингэхүү, тэхүү яг ээж нь одоо ингээд юун дээр туслах уу гэл ингээл тэгээд яг одоо ингээд сайн яхаар ингээд хичээлээ зарим нэг юм яста аачгүй бээчгүй мэдгүй мэлээ шүү. Би угаасаа дунд ангид нь ороод ирээл тэгээл ер нь за 7 дугаар анги мангаас нь ахуулаад тэгээд тоомог нь бас нэг сайн ойлгохгүй болоо явцсан шүү дээ. Ер нь бол тэгээд байгаа байхгүй харин. Ингээд аймарлаг ээж нь заачгүй за юу вэ? Ээжийн төслөн чи ямар шаардлагатай вэ? Юун дээр хэрэглэх үг? Ингэнгүүт очиод өөрөө гацаад өгсөн. Харин тийм. Өмнөг ялж байгаа та ээж нэстэ мэдгүй мэн. Чи наацаа ингээд
Багшаас сайн асуу. Тэгэл миний хэлдэг юм чи багшийнхаа хичээл заахт нь сайн анхааралтай сонс тэгээд одоо тэр үед нь сайн ойлгож авахгүй бол тэгэл ингээл чи хоцрогдол үүснэ л гэж одоо хэлж байгаа юм да. Би яг тэгж хэлдэг байсан байхгүй юу? Тэгсэн чинь бас юм байл. Нэг манаа нэг яг миний нөхрийн дүү болохоор багш мэрэгчлээ байхгүй юу? Тэгээд тэр ингээд бага ингээд хичээл ордог гэсэн. Тэгээд ингэж ярьж байсан байхгүй юу? Тэгээд би ингээд хүүхдүүдэд ингээд нийтэд ингээд хичээл заахаар хэсэг бүлэг нь ойлгочдөг. Хэсэг бүлэг брогт ойлгодгоо. Ингээ хараа суугаад амөртлөө. Тэгэхээр аргаа өөрчлөөд дахиад ингээ өөрөөр зангууд нөгөө хэсэг нь ойлгоолцдог гинэ. Тэгэхээр энэ нөгөө нэг яаж ингээд хүүхд алганд ингээд өөр ойлгох чадамж нь ингээд андаа идэх юм байна л да. Тийм ээ тий. Одоо ингээд хурдан ойлгоод хурдан мартдаг хүүхдээ нь удаан ойлгоод удаан мартдаг хүүхдээ тий янз бүр байгаа л да. Багш хүн гэдэг нөгөө нэг айгуу тийм сэтгэл судлалын талаар айгүй сайн тийм сурч байвал бас их зүгээр юм байна гэж. Манай тэр дүү болохоор одоо яг ингээд хүүхдийн сэтгэл зүй амар сонирхолтой гэдэг. Тэгээд сэтгэл судлалаар ингээд дахиад давхар сураа авчиж байгаа. Багш мэрэгчлээ. Гэхдээ хүүхдийн сэтгэл судлалыг дахиад сурна. Ингээд айгүй төгс багш гарч ирэх юм шиг санагдсан. Энэ хүүхдийн цаана юу бодож ийн яаж энэ хүүхдтэй харьцуул энэ хүүхд ингээд ойлгох нь Уулмаа багшийн дэдэд одоо багшийн дээд битгий хэл нөгөө нэг сургуулийн өмнөх боловсрол үед цэцэрлэгийн багш нарт хүртэл хүүхдийн сэтгэл зүй гэдэг хичээл орох л ёстой доо заавалчгүй давхар. Яг бүр нөгөө гүнзгийрүүлээд ингээд судлахаар нь айгүй их өөрт нь их таалагдсан л гэж ярьж илээ. Тэгээд түүнээс яхаа өнгөцгөн хичээлүүд бол авдаг л халтаа байна гэж тийм. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За Улаанбаатар хотод 11 цаг 29 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар таны санхүүгийн ухаалаг сонголох суурьтайгаар Nomi Unity банк санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. За ер нь та байгаа газраасаа гар утсаараа OmniBay аппликейшн ашиглаад уян хатан нөхцөлтэй 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломжтой байгаа. За тэгээд нэг удаа гэрээ байгуулад гар утсаараа хүссэн үедээ дуртай байрлалаасаа зээл авах нь мэдээж амар шүү дээ тий. За тэгэхээр эднийхээс Nomi Unity банк санхүүгийн байгууллага маань яаралтай үед хэрэг болох бага үүтээ 400 сая төгрөг хүртэл 30 сарын хугацаатай үл хөдлөх автомашин барьцаасан шуурхай зээлийг за мөн 400 сая төгрөг хүртэл 84 сарын хугацаатай төрөл бүрийн автомашины зээл за мөн хэрэгцээт бараагаа авах зээлнээс гадна таны бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах 3 тэрбум төгрөг хүртэл бизнесийн зээлийн үйлчлэгч бас үзүүлж байгаа. За тэгэд мэдээж уяатан нөхцөлтэй хамгийн бага хүүг танд санал болгож байгаа. Тэгэхээр та 7790 1000 буюу 7790 10 тэг гэдэг дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Тэгээд Nomi Unity гэж салгахгүйгээр бичээд Facebook руу орох боломжтой. За тэгээд та яг биерээ очиж уулзъя гэх юм бол эднийх ажлын өдрүүдэд өглөө 9-өөс 20 цаг хүртэл амралтын өдрүүдэд 11 цагаас 20 цаг хүртэл ажилладаг учраас ажлаа тараад амралтын өдөр ч гэсэн очиод OmniBay апын зээлийнхаа гэрээг хийхээс гадна хүссэн санхүүгийнхаа үйлчлэгийг газар дээр нас шийдвэрлэх боломжтой. За улсын их дэлгүүрийн 4 давхарт Nomi United их дэлгүүрийн 2 давхарт хаануул дүүрэгт за 3 4 хороололд Nomi их дэлгүүрийн 4 давхарт за Согны архаан дүүрэгт авто худалдааны зохицлбарын B103 тоотод за Баянзүрх дүүрэгт Автрид төвийн 16 тоотод шинэ салбар бас нэгдсэн байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Nomi Unity банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт суурьтайгаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн дугаараа нууцлсан дуудлага байна. Эмчил радио. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За сэдвээ сонссон нөхөө. Сонссоо. За таныг сонсож байна. Энэ нэг хүүхдийн сургуулийн талаар. Хүүхдийнхээ боловсролд анхаарч байна да гэдэг сэдвээр ярилцж байна да. За баярлалаа гэлээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За яраарай. За би нэг 3 хүүхэдтэй тэгээд нэг хүүхдээ нэг том охиноо би нэг солонгос юу сургасан юм аа. За тэгсэн чинь нэг яг хэн хүрээ мөрөөгөр энэ нэг солонгосын нэг юу лээ тэр нэг наран туулын хажуудалтай нэг Улаанбаатар юу лээ солонгос сургууль лөө. За Улаанбаатар их сургууль. Тэрний 2 жилийн Монголдо сургаад 2 жилийн солонгос сурагч болно гэх тийм байгаа байхгүй юу. За би болохоор миний талаар бол бодохоор бол хүмүүс яг тэгж байгаа оронд шууд нэг боловсролын одоо шууд солонгос руу явуулсан 12 төгсөнгүүтээ шууд солонгос руу явуул гэдгсэн байхгүй.
Тэгээ нэг эхний нэг жил нэг хэлний бэлтгэлд явуулаад надад бол тэр нь айгүй зүв санагдсан шүү. Тэгээд араас нь нэг хүүхдүүдэд солонгос сурах гэж байгаа хүмүүс байх юм бол тэ. За. Тий шууд нэг солонгос руу тентэн шууд сурахсан дээр юм шиг надад санагдсан. За холбогдсонд баярлалаа. За манай шүтэн фэриотоос 77 3883 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид хамтдаа хүүхдийнхаа боловсролд анхаарч байна да гэдэг сэдвээр ярилцж байгаа. За алтан сууд баяр сайхан гэж сонсогчсон байна. Сайн багш хамгийн чухал. Улсын сургууль чадварлаг багш цөөрсөн шүү. Хувийн сургуульд гадаад хэл мат сургалт боломжийн байдаг юм билээ. Гэхдээ эцэг эхчүүд сайн судалгаа авах хэрэгтэй шүү гэсэн байна. За дараагийн сонсогч 9917 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9917. Эмжил радио. Hello. Бэн сайн байна уу? Та сайн өндөр холбогдлоо. За баярлалаа. За таныг сонсож байна. За их сонин сэдвээр ярих гээд. За. Ирлээ зөндөө залгалаа. За хоёр хүүхэдтэй би. Нэг нь одоо 11-р анги, нэг нь дөнгөж 3 настай. За. За санаандгүй байдлаар том дээрээ би нэг хэвлийн боловсрал гэдэг юмыг олж уншаад хэвлэлийн боловсрлоо. Тийм, тэрийг хэрэгжүүлсэн. Тэгээд тэрний үр дүн одоо айгүйх гараад байгаа юм шиг санагддаг. За. Тэгээ хүүхдийн ой тогтоолт юмд амар хэрэгтэй байдаг юм байна гэж ойлгоод тэгээд тэр нь их баяртай байдаг. Гэхдээ хоёр дахь хүүхдээрээ тэрийг хэрэгжүүлж чадаагүй. Тэгээд одоо харин юм гоё хөгжөөд нөгөө сургуулийн өмнөх боловсрал чинь бас их гоё болцсон юм байлээ. За байж та нэг зүйл тодруулаад байгаа да. Хэвлийн боловсрал юм уу? Хэвлэлийн боловсрал юм уу? Хэвлийн гэж хүүхдээ гидсэн эхийн хэвлээд ахт нь боловсрал. За одоо нөгөө нэг бид нэг одоо хүүхдээ симфони хөгжим сонсох юм гэлээдэг. Тэр яг нэг хэсэг нь тийштэй. Тэр бол ерөөсөө багал юм байлээ. Яг ураг таршийг хөгжүүлэхэд яах вэ гэдэг юм байдаг юм байлээ. За. Тэгээд хэрвээ ямар ч гэсэн үнцэн юм ярьчаад хэрвээ сонирхол буцаагаад дараа цаг үлдвэл ярэ гэж бодож байна. За. Тэгээд тэр айгүй нөлөөлсөн санагдаа ингээд ангийнхан дотор нь хаач ямар ч ангид сургууль солиод явсан хамаатан цадны хөвгт дотроо ч гэсэн ингээд нөгөө мэдэгдээд байдаг байхгүй юу? Чи яаж хөвгтэй ажилтан? Яг үннийг хэлэхэд эмээ дээрээ өсөөд 9-р анги дээрээ л над дээр ирсэн. Тэгээд багт нь бол би улсын сургуульд явуулж байгаа 4-р ангиас нь хувийн сургуульд энэ дашрамжлыг тахныг яриад байгаа шиг. За. Дархан тэгээд би хувийн сургуульд оруулаад тэгээд юу яасан? Хувийн сургуулийн ялгаа нь би яагаад хой солисон бэ гэхээр нөгөө хүүхдийн найз нөхдийн хүрээлэл арай өөр байгаа юм шиг санагдаад. Том болоод бид нар ч одоо ингээд 10 жилийнхээ найзтай найз хэвээрээ байдаг шүү дээ. Ингээд насан туршийн найзууд ингээд бага насанд ч тогтдог. Гэтэл одоо нөгөө нэг одоо гэдгийг хүрээллийг найзын хүрээллийг нь бас би тэрэнд нөлөөлж болох юм шиг санагдаад ер нь бол за бас нэг амар үнэтэйг нь дийлэхгүй ч гэсэн те нэг дундаж төлбөртэй сургуульд нь дундаж бас нэг боломжийн айлын хүүхдүүдтэй найзлаасаа гэдэг утгаар нь тэгж бол тухайд оруулж байсан. Энд чинь олон жил 6-7 жилийн өмнөх юм ярьж байгаа байхгүй юу. Тэгээ 9-р ангид нь Улаанбаатар руу оруулж ирээд хувийн сургуульд оруулсан. Кембрижийн хөтөлбөртэй анхны оролцогч ярьжсэн шүү дээ. Тэгээд яг иймэрхүү би бол яг зөв үед нь зөв азар юм хийц юм байна гэж боддог. Одоо би энэ сургуулаа хараад тахаар цэцэг их хүүхэд гэсэн юм гурвалсан харилцаагаар маш их ер нь хүүхдтэй дангаар нэх болцох. Заавал ээж аавыг нь байлцуулж яж уулздаг. Яагаад гэвэл мэрэгжил сонгох болсон гадагшаа сурах уу дотоодоо сурах уу гэдгийг асууж агаад тэгээ хүүхдийн нь хажууд ээж аавтай ярилцж агаад асуугаар хүүхэд гадагшаа сурах сонирхолтой хүүхэд байдаг. Манай хүүхдээ ангитар байдаг. Тэгээд эрэнгүүд ээж аав нь юу яриад байгаа юм гээл тэгдэг байхгүй одоо хүүхдээ хүний хүүхдээс татахгүй гээл тэгэнгүүт багш нь тэрэн дээр дэмждэг хүүхдээ дэмждэг. Үнэхээр ингэж бодож байгаа бол миний хөө болно шүү дээ. Монгол сурд болно гэдэг ч юм уу те. За гадагшаа сурч байгаа хүүхдүүдийн хувьд ингээд сургууль дээр нь за солонгосын тэтгэлгийн юмнууд зарлагдсан шүү материалаа өгөөрэй гээл тэгснэ за одоо хиттийнхэн шүү гээл зарладаг. Гэтэл хүүхэд зарим нь солонгос руу явах дургүй байж байгаа нь өнгөрөөчдөг юм байна л та. За. Тэнгүүд эцэг их нөгөө нэг хөө манай хүүхд солонгос руу явах гэсэн яач юу гэдэг. Тиймэрхүү юм гардаг учраас уулзалтыг дандаа ингээд гурвалсан байдлаар яриулаад за солонгос зарлагдсан материал өгөх юм уу? Тэнгүүд ээж хүүхд хоёр толдог байхгүй. Ээж нь хүүхдээ солонгос руу явуулмаар байдаг, хүүхд нь явмааргүй байдаг. Гэх жишээ нь ч юм уу тийм. Тэрэн дээр нь багш нь 3 дахьчаар болж зөөлж өгдөг.
тэгээд консулар багштай одоо зөвлөгөө өгдөг, материалын бэлтгэгтэн тусдаг гэдэг аюул гой чиглүүлэгтэй явж байгаа. Тэгээд энд нь баяртай байгаа. Зөв. За хийлийн боловсрал руугаа хоёлоо оръё. Яах юм? Ярилцсан юм ингээд хүүхдтэй үлгэр уншиж өгөх юм уу? Хөвлийн доторх. Одоо л явжсэн. Гэхдээ тэр бол ерөөсөө өчүүхэн нэг хэсэг юм байлээ. Одоо ингээд буцаад бага хүүхдтэрээ би бас нэлээд олон номч их гарч уншдаг, сонсдог ч юмтай болоод тэгээд хараад хад тэр дуу сонсгоно гэдэг бол бага л нэг хэсэг юм байлээ. Тухайд би азар нэг орчуулгын ном олж уншиж таараа тэгээд тэрнээр ингэдэг гэсэн байхгүй юу? Мэдээ ерөөсөө битгий үзээ, мэдэн дээр яагаад гэвэл дандаа хар бараа ярьж байдаг учраас та дандаа ингээд одоо инээж явах хэрэгтэй. Одоо яг л чам шиг л инээх хэрэгтэй гэж. За инээж явах хэрэгтэй. За тэгээд хоёрдугаарт нь бол яг унтахынхаа өмнө ингээ хүүхдийн кино үз гэдэг байсан. Тэр тухайн үед эн чинь би 2007-8 оныг ярьж байгаа юм. Тэгэхэд нэг престоктэй тэгэл амар хүн хүүхдийн CD ингээд би үзэж байгаа л тэгэл тасрал унтчих штэ. Тэгэнгүүт хүүхдийн унтж байгаа цаг нь ээжтэй таардгүй гинэ, зүрдэг гинэ. Тэгэнгүүт би ингээд хүүхдийн кино үзчихэд яг эд дунд нь ороод тасарчингууд нөгөө хүүхд чинь яадаг вэ гэхээр тэрийг өргөжлүүлээд ингээд хичүүлгээд ингээд өргөжлүүлээд бодож төсөөлж яадаг гинэ. Тэгэж хүүхдийн тарих хөгждөг юм хамгийн гол юм. За. Энэний суур үндэс юм энэний нөхцөл нь хаана бүрдэх вэ гэхээр ээж нь стрессгүй байх хэрэгтэй. Тийм учраас дандаа мэдээ үз бүр ингээд 7 хоногт нэг удаа тасалбараа хөдөлж аваад хошин шог үз зэнтэр гэж тэгж зөвлөдөг юм билээ. Тэгээд дандаа энедмийн нэвтрүүлэг хошин шог тийм бичлэг үз ингээд амьдрал чинь янз бүрийн дээшээ доошоо юм тохиолдно. Тэр үед ингээ өөрийгөө хүчээр чамаагүй нэл хүүхэд бол тэр бодит байдлыг яахгүй чиний тэр гуниглаж байгаа ямиг мэдрэх хэрэггүй. Тэрийг хөнгөн гуниглаад тархиндаа бол би аз жаргалтай байна гэсэн мэдээллийг тархиараа дамжуулаад хүүхдэд өгөх ёстой гэсэн тийм принциптэй юм. За. Тэр хөгжүүлж байгаа юм чинь тэр хүүхд өөрөө тэрийг юм цааш нь зохиож ургуулж бодох байдаг гинэ. Зөв. Би тэрний нөлөө нь яаж гарсан мэхээр одоо манай охид сая 16 хүрсэн. Одоо 7 дахь хэлээ сурж байна. Вау, ямар мундаг юм бэ? Өөрөө зурагт үзэж 5 настайдаа ингээд орсоор ярьдаг болсон. Би бүр гайхаад 9-д нь улаан өдрөө дагуулж аваад монгол хэлний бага ангийн багштай уулзуулаад гэсэн чинь 95% зөв дөрмийн алдаагүй ярьж ин та яаж сурсан гэрт орс хэл мэддэг хүн байхгүй заа юу. Тэгээ би нөгөө юунд оруулсан хувийн сургууль 4-р ангид нь оруулчаад тэгээ тэнцээ англи хэл үзсэн чинь ангийнх нь 2-р ангиас хойш англи хэл үзсэн чинь 2 сарын дотор ангийнхныгаа гүйцээд туслах багш нь болоод ингээд англи хэл нь мундаг. Би дахнаас Улаанбаатар 9-р ангид орж ирэхэд нь нусаа ацартаа наанда хөдөөний хөвгт гэсэн чинь шууд ингээд өөрийнхөө юуны 90 хэдэн хүүхд дотор одоо 3 бүлэгтэй 9-р анги дотор англи хэлээр нэвт ингээд 3 тэмтэр гэж гарч ирэл бүр айгуу сонио. Тэгээд анхны сургуулийн солонгос хэл заажгаад корона болоод хагас үлдсэн байсан. Гэтэ тэрийг өөрөө хөгжүүлсэн. Хотын сургуулийн хятад хэл заасан айгүй нэттэй. Угаасаа хятад Япон гэсэн хоёр сонголт анганда зохиор шимэж ингээд хятад руу н оруулчаад ангийнх нь тийм 2-3 туваагдаад сонгохоосоор аргагүй. Тэгээ хуваараа орс хэлтэй адилхан юм байна гэдэг өөрөө шууд нөгөө украин хэл сураад тэг гэр бүл дотроо бас турк хэлээр бид хэд ярьдаг. Турк гэдэг ингээд одоо сая 100 Нидерландаас хүүхдүүд ирээд, Голландаас хүүхдүүд ирээд нөгөө волонтер хийгээд орчуулагчаар англи хэл дээр орчуулагчаар туслан намраад ирсэн чинь Нидерланд хэл чинь амар гоё юм байна. Би Нидерланд найзууд дээр очиж уулзна гэдэг. Тэнгүүтээ шууд Нидерланд хэл ингээд сонирхол судлаад аппликейшн дээр сураад яваад байгаа байхгүй юу? Ямар мундаг юм бэ те. Duolingo амар гоё аппликейшн дээр би нэг жилийн $19 чиглүү төлдөг. Тэрэн дээр аюул олон хэлийг нэг нэгнээс нь дамжуулаад сураад тэгээд тэр Duolingo-гоор нэг англиний шалгалт өгөөд нодны штэ 10 дугаар анги төгсөж байхдаа хит хитэн гадаадын их сургуульд тэр чинь оноогоор шууд тэмцүүлээд авчдаг юм байлээ штэ. Би тийм сургууль тэмцлөө явна гэж гинт дэмэрээд хөө юм 12 сарын төгсөөгөө явж бод хөөрөд хүүхд чинь явна 4-5 сургууль энэ тэмцдэг юм байлээ. Тэр Duolingo адыг би амар үр дүнтэй байна гэж юу нь боддог. Зөв. За өстө мундаг яаж байна? Холбогдсонд баярлалаа. Баярлалаа. Дархан хөдөө биш шүү. За холбогдсонд баярлалаа.
За Улаанбаатар хотод 11 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Миний Салями Өхрийн махан Жеркегээрээ очир дагнсан Hello Brand хамтран ажиллаж байгаа. За очир дагнас компани Германы сүүлийн үеийн техник технологиор үйлдвэрлэсэн туулган ууттай тасалгааны эмд 1 жил хадгалах зориулттай махан амттныг Монголд анх удаа үйлдвэрлэн худалдаанд гаргасан. За тэгээ бүтээгдэхүүний онцлог бол мэдээж та сургууль дээрээ, номын саанд, ажил дээрээ, кино үзэхдээ, найзуудтайгаа уулзахдаа, фитнес дээрээ, гэртээ, автобусанд, машинда, галт тэргэнд, аялал, дугуйтайгаа гэд хаан чавч явахад жижигхэн үйл даах махан бүтээгдэхүүн байгаад байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээ бас нэг гоё юм нь Очир дагнас компани дотоод хяналтын лаборатори нь үндэсний итгэмжлийн төвөөс дотоод хяналтын лаборатори итгэмжлийг хүлээн авсан. За энэхүү итгэмжлийг хүлээн авснаар Очир дагнас компани дотоод хяналтын лабораторийн шинжилгээний хариу нь Монгол улс даяар стандартт итгэмжлийн тохирлын үнэлгээг бүрэн хангаж өөр бусад компаниудын бүтээгдэхүүн дээр шинжилгээж дүгнэлт гаргах ийм боломж бололцоотой бас байгаа. За тэгэхээр та GS25 болон бүх сүлжээ дэлгүүр, хүнсний дэлгүүр болон Очир дагнас компани нэрийн барааны дэлгүүр дээр худалдаалагдж байгаа учраас худалдаа авах боломжтой. Тэгээ дэлгэрэнгүй мэдээллийн 76 тэгтэг 7530 9020 7530 гэсэн утсуудаар аваарай. За тэгээ Hello Brand гэд латинаар бичээд сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Миний Салями Өхрийн махан Жеркегээрээ Очир дагнас компани Hello Brand-ээрээ хамтран ажиллаж байгаанд баярлалаа. За дараагийн сонсогч 8073 дахь дугаартай сонсогчтой холбогдлоо. 8073. Эмжил радио. Байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Та нэвтрүүл холбогдлоо. За сэдвээ сонсон нөхөө. Сонссон. За таныг сонсож байна. Ерөөсөө холбогдол гэж бодог байсан чи зөндөө их юм бодчиход зэрвийн баг мартаад байна уу яагаад. За. Сая холбогдсон их хэвлийн боловсрал гэж ярьсан шүү дээ. Тэрийг би бас өөр дээрээ яг 3 хүүхэд дээр яг мэдэрсэн байхгүй юу. Яг тэгэхээр том охин дээр болохоор би яг ингээ хайрын дунд бөмбөрсөн ингээд манай ээж хадам ээж тэгээ манай эмээ ингээ бүгдээрээ байсан. Би айгүй хордлого өгдөг. Тэгэл намайг ингээд зөвхөн цагаан идэ тэгээд шинэ хоньны махаар ингэж хоолдог гэсэн байхгүй юу. Тэгээд гид байнга ингээл шар тасаар тасалж өгдөг. Тэгээ манай охин айгүй хурдан ингээ дуу муу ямар нэг юм айгүй хурдан сурдаг. Тэгээд ерөөсөө ханиад хүрж байгаагүй. Тэгээ би бас тэр айгүй хайрлуулж исэн, тэр ээжүүдээ хайрлуулж исэн. Тэгээ бас нэг айгүй бие их тоорддог, дандаа сүү бүтээгдэхүүн иддэг байсан болохоор бас тэр бас нөлөөлсөн байх гэж боддгийг. Хоёр дахь хүүхэд дээрээ болохоор би айгүй стресстэй байсан. Ер нь байнгын стресстэй байсан. Тэгээд тэрнээс болсон байх гэж би боддгийн. Манай хүүхдний жоохон эрүүл мэндийн хувьд асуудалтай төрсөн. Тэгээд одоо ингээ юм тогтоох дээрээ нөгөө хоёр ихч дүү хоёроос айгүй муу. Ер нь юм тогтоохгүй. Айгүй хэцүү. Баг дээр болохоор би айгүй их ном уншсан. Манай баг бол бараг л одоо 3 настай ихэд англиар баг ярина. За. Одоогийн хүмүүс ч угаасаа YouTube англи хэлтэй болчихвол байгаа л та тий. Манай хүүхд YouTube үздэг. Тийм үү? Ямар мундаг юм. YouTube үзэхгүй, юу үздэг. Зурагт мөрт үздэг. Тэгвэл эвлүүлдэг тоглоомоор л тоглодог. За. Мундаг. Тэгэхэд айгүй сүрхээ би бас ном уншсны гавь юм болоо гэж асуудаг ирсэн баг та. Зөв. Тэгэхээр хэвлийн боловсрал гэж үнэхээр байдаг юм байлээ. За. Тэгээд бас миний өөр ярих гэсэн юм гэвэл хүүхдийнхээ боловсралд анхаарах хамгийн том нэг үндэс бол ээж аав нь юм байна гэж боддог. Хичнээн ингээд үнтэй сургуульд сайн багш сургалаа гэхэд ээж аав нь өөрсдөө юу болвол гэр бүлийн боловсралгүй болвол тэр 1000 үнэтэй сургуульд сураад бол сайн боловсролыг би авч чадахгүй гэж боддог. Тэгэхээр гэр бүлийнхээ харилцаа хандлага дээр бас их анхаардаг. Боловсролоос гадна. Тэгээд манай дүү өөрөө цэцэрлэгийн багш байхгүй юу? Тэгээ совийн цэцэрлэгт ажиллаж үзэхэд хүүхдүүд нь айгүй тийм юу гэдэг гэсэн. Хоёр өөр совийн цэцэрлэгт багшлах өөр, улсын цэцэрлэгт багшлах хоёр өөр гэдэг гэсэн. Юугаараа өөр гэж байна? Юугаараа өөр байдаг гэхээр одоо жоохон сонирхол жишээ хүмүүс харин жоохон эвгүй хүлээж авах. Одоо ингээ хүүхдүүд ингээ хоорондоо тоглодог гинэ. Совийн цэцэрлэгийн хүүхдүүд нэлээд өндөр төлбөртэй цэцэрлэг гэсэн. Тэгээ англиар ярьдаг, хоорондоо германаар ярьдаг.
Японоор ярьдаг сэтгэлийн хүүхдүүд мөртлөөсөө. Гэтэ ярьдаг юмнууд нь дандаа ийм нөгөө санхүү эд хөрөнгө мөнгөтэй холбоотой юм ярьдаг. За. Тэгээ манай дүү болохоор ээж аав л гэртээ тийм юм аав, ийм юм аав, манайх тэднийх тийм машинтай болсон, гинэднийх тийм машинтай болсон гэж ярьдаг. Манай аав ээж дандаа тэгж ярьдаг гэж багштайд айгүй хов мэдүүлдэг гэн. За. За улсын сургуулийн цэцэрлэгийн хүүхдэд болохоор ерөөсөө тийм ярьдаггүй гинэ. Тэгэхээр бас ээж аав нь өөртөө маш сайн боловсрох хэрэгтэй юм байна гэж би тэгнээс бодож ирсэн. За. Эхний үнэтэй төлбөртэй сургууль сургасан ч эхлээд өөртөө боловсрол гэж хүүхдүүд нь сайн боловсрал, гэрийн боловсрал хүн гэдэг боловсралаа өөрөө эзэмших юм айл гэж бодсон да. Ер нь бол гэр бүлийн хүмүүжил хүнийг насан туршид дараалдаж явна. Дараа суралцах тэр академик боловсрал бол тусдаа асуудал л да. Энэ хоёр чинь шал хоёр өөр юм л да. Ер нь. Харин тийм болохоор бас ээж аваад минь бас өөртөө жоохон өөрчлөх юм хиймээр санагдсан да. Зөв. За. Холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баярлалаа. За одоо бол утас авахгүй сэтгэлдээ уншиж өгч нэвтрүүлгээ дуусгая. За Агийн алгаа гэж сонсч байна байна. International School маш сайн сургалттай байдаг. Төлбөр өндөрч програм нь коллежийн сургалтаар явдаг. Нэг нь төгссөн, хоёр нь одоо сурж байна да гэсэн байна. За Няма Данажо гэдэг сонсогчсон байна. Дунд сургуульд нь олон улсын сургуульд сурагчвал их сургуулийн тэтгэлэг авч чадна гэж бодоод зүтгээд л байна. Жилийн 10 гаруй саяч бас чанга шүү гэсэн байна. За бас чанга те. За манай нараа шагдрагч гэсэн байна. Цөөн хүүхдтэйг нь бодоод хувийн сургуульд сургасаа. Ер нь Орос суртайл явуулсан Монгол сургуулиуд хүүхдтэй хүрч харьцаж чадахгүй юм шиг санагдсан гэсэн байна. За ханхугийн ээж сургууль муу биш ээ. Багш муу биш. Бага анги хүүхдийн дүргэлт их ганцхан багш 40-50 хүүхдэд хүрч ажиллах үнэхэрийн чанга шүү гэсэн байна. За Бэхтрүүл Чамбал коллеж явчихсан байна. Зөө би бол хүүхдээ хувийн сургуульд сургаагүй. Хүүхдээ би заавал үнэтэй хувийн сургуульд сурснаар гоц мундаг байх албагүй. Хувийн сургуулиас тутгааргүй сурч чадах нь чамаас шалтгаална гэж зөвлөсөөр улсын сургуульд төгссөн. Хүүхдүүд минь өөрсдөө бие дааж хэл усаа сайн сурч хэлний хувийн сургуульд төгссөн хүүхдээс тутгааргүй л дайжгүй явж байна дөө. Сүүлийн үед бол өөр болсон байна лээ гэсэн байна. За Мина бичсэн байна. Би улсын сургуульд сургасан, хажуугаар нь зургийн дууланд явуулдаг байлаа. Тэгээд 9-р ангиасаа өөрөө шилжигээд 32 руу ороод дүн нь сайжирсан. Манай охин их бүрэг байсан. Энэ ангитаа ороод дотроо задлсан. 12-оо төгссөндөө одоо оюутны 1-р курс багш анги хамт олонны уур амьсгал их нөлөөлдөг юм шиг байлээ гэсэн байна да. За Солонгос хэлийг өөрөө бие дааж сурсан, сүүлд хэлний сургуультанд сурсан гэсэн байна. За одоо оюутан бага охиндоо би чи заавал гоц онц сурах албагүй. Багшийн амнаас гарч би үг өгүүлбэр бүрийг тархиндаа суулгаж ойлгож аваа. Хичээл бүү таслаа. Бие даалт даалгавар маш сайн хий. Мэрилт зүтгэл давталт сайн хий гэж зөвлөдгөө гэсэн байна. За гих мэдчлэн манай ээж аав нар маань яг хүүхдийнхаа боловсролыг одоо хэрхэн анхаарч байгаа талаараа маш их сэтгэлдлүүдээ үлдээсэн байна. Ингээд нэвтрүүлэгтээ хамт байсан нийт үзэгч сонсогч та бүхэндээ бүгдээрэнд нь баярлалаа. Энэ хүрээд 2025 оны 4-р сарын 21-ний даваа гарагийн та сайн нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс та ганцаараа биш суурайтаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Номын нийтийн банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн суурайтаагаар за мөн миний Салями Үхрийн махан Жеркегэрэ Hello Brand хамтран ажиллаа. Баярлалаа. За өргөжлөл эрхэм сонсогчдаа цагбрийнхэнд явдаг радио мэдээг хүлээн авч сонссны дараа үдийн хачаар нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MBL радио 88.3